Орос улбаны улс банкны ажилтнуудад дрон устгах эрх олгох тухай хуулийн төслийг батллаа. Google-ийн ажилтан Polymarket-тай холбоотой залилангийн хэрэгт шалгагдаж байна. Конго болон Уганда улсад Эбола вирусын эсрэг олон улс халдварын тархалтыг зогсоох зорилгоор арга хэмжээ авч эхэллээ. Сербийн ерөнхийлөгч Вучич Бүгд найрамдлагын далд улсын найрамдлын одон хүртжээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Орос улбаны улсын хууль тогтоогчид Украины дроны довтолгоо огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор банкны ажилтнуудад дрон устгах эрх олгох тухай хуулийн төслийг батллаа. Тодорхойлбол Оросын төрийн өмчит ТАСС агентлагийн мэдээлснээр Орос улбаны улс даяарх банкудад электрон саатуулагч систем суурилуулж тодорхой сонгогдсон бэлтгэгдсэн ажилтнуудад ирж буй нисгэгчгүй төхөөрөмжүүдийг буудан унаах зөвшөөрөл олгох тухай хуулийн төсөл Мягмар гарагт төрийн дуумын 3 дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр батлагдсан байна. Хуулийн төсөлд дурдсанаар сүйтгэх ажиллагаа болон террорист халдлага нэмэгдэж буйтай холбоотойгоор Оросын төв банкны байгууламжуудыг хамгаалах шаардлагатай болсон гэж тайлбарласан байна. За үүнд Орос улбаны улс Украины зүүн бүсийн 4 муж дахь объектууд мөн хамаарч байна. Банкуд өөрсдийн байр байгууламж дээр хамгаалтын тоног төхөөрөмж суурилуулах зардлыг өөрсдөө санхүүжүүлэх юм байна. Орос улбаны улсын бараг бүх хот суурьнд банк байдаг учраас эдгээрийг агаарын довтлогооноос хамгаалах системд нэгтгэснээр хамгаалтын хүрээг өргөжүүлэх боломжтой гэж үзжээ. Интерфакс агентлагийн мэдээлснээр энэхүү хуулийн төслийг анх өнгөрсөн оны 8 дугаар сард өргөн барьж байсан юм байна. Одоо эцсийн байдлаар хүчин төгөлдөр болохын тулд Орос улбаны улсын зөвлөлөөр баталгаажж ерөнхийлөгч Владимир Путиний гарын үсгийг авахд болох юм байна. За хуулийн төсөлд тодорхой нарийн мэдээлэл бага байгаа тул ийм систем яг бодит байдал дээр хэрхэн ажиллах талаар олон асуулт эргэлзээтэй зүйлс байсаар байна. Тухайлбал тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, ажилтнуудыг сургалтанд хамруулах нь асар том зохион байгуулалттай ажил шаардлагатай. Мөн энэхүү төлөвлөгөө нь дайны үр дагаврыг иргэдийн өдөр тутмын амьдралд аль болох мэдэгдүүлэхгүй байх Кремлийн бодлогоос тодорхой хэмжээнд зөрж байгаа юм а. Америк нэгдсэн улсын холбооны прокурорууд Google-ийн ажилтныг компани нууцтал бүхий дотоод мэдээлэл ашиглан Polymarket дээр бооцоо тавьж 1.2 сая Америк долларын ашиг олсон байх магадлалтай залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа мэдгдлээ. Тодорхойлбол Майкл Спагнулоло гэх Google компани мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер нууц мэдээлэл ашиглан дуучин D4VD 2024 онд Google дээр хамгийн хайгдсан хүн болно гэж бооцоо тавьсан байна. Улмаар хууль бус арилжаа мөнгө угаалт лөөвөр цахим залилангийн хэрэгт буруутагдаад байна. Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүхэд гаргасан гомдлын дагуу түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн 5 гаргийн өглөө баривчилжээ. Нотлох баримтын тухайд Майкл Спагнулоло нь Google-ийн дотоод мэдээллийн системүүдэд нэвтрэх эрхтэй байсан юм байна. Мөн өнгөрсөн 12 дугаар сард Polymarket платформ дээрх Alpha Raccoon нэртэй хэрэглэгч хамгийн хайгдсан хүн бооцоотой холбоотой сэжигтэй арилжаанууд хийжээ. Тэгвэл энэхүү нэр бүхий дансны ард Майкл Spagнулоло байсан юм байна. Google компани 2025 оны Year in Search үр дүнгээ 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор олон нийтэд зарласан. За гэтэл тус үр дүн зарлагдсны дараахан Майкл Spagнулологийн Alpha Raccoon нэртэй данс руу Google-ийн 2025 оны Year in Search мэдээлэлтэй холбоотой бооцоонуудаас ойролцоогоор 1.2 сая Америк долларын ашиг орсон байна. Тэрээр шүүхтээр ямар нэгэн мэдээлэл өгөөгүй 225 сая Америк долларын батлан даалтаар суллагджээ. Тэгвэл Google компанийн хувьд мөрдөн шалгалтын хүрээнд хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж компани нууц мэдээлэл ашиглан бооцоо тавьсан явдал нь манай бодлогыг ноцтой зөрчсөн үйлдэл бид тухайн ажилтныг ажлаас нь төрж хөлөөлсөн байгаа бөгөөд зохих арга хэмжээг авна гэдгээ нэмж мэдэгджээ. Дашин дуртахад сар гаруйхан хугацааны дотор Polymarket дээр нууцлалтай дотоод мэдээлэлтэй холбоотой ийм хэрэг 2 удаа гарсны нэг нь энэхүү Google компани ажилтан Майкл Spagнулолотой холбоотой хэрэг юм. Харин нөгөө нь 4-р сард тухайн үед Америк нэгдсэн улсын армийн тусгай хүчний ахлах төрөөч байсан
Генон Кен Ван Дайкийн Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлагтай холбоотой Америк нэгдсэн улсын ажиллагаатай холбогдох гэрээнүүд дээр бооцоо тавихдаа нууц мэдээлэл ашигласан гэх хэрэгээр баривчлагдаж байсан юм а. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр бүгд найрамд гардчилсан Конго улс 5 дугаар сарын 15-нд Эболагийн дэгдэлт зарлснаас хойш вирусын с жигтэй 900 тохиолдолд 220 с жигтэй нас баралт бүртгэгджээ. Харин Угандад 5 халдвар 1 нас баралт албан ёсоор батлагдсан байна. Ийхүү с жигтэй тохиолдолд хурдцтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор олон улсууд халдварын тархалтыг зогсоох арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Юун түрүүнд халдвар тархсан орнуудад авч байгаа арга хэмжээг харах юм бол энэ 7 хоногт бүгд найрамд гардчилсан Конго улсын Тээвэр харилцаа холбооны яам зүүн бүсийн Буниа хот руу болон тэндээс хийх бүх нислэгийг түр хугацаанд зогсоожээ. Гэхдээ хүмүүнлэгийн эмнэлгийн болон онцгой байдлын нислэгүүдэд тусгай зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой юм байна. Буниа нь Эболад өртсөн 11 эрүүл мэндийн бүсийн нэг юм а. Уганда болон бүгд найрамд гардчилсан Конго улстай холбоотой зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Хоёр улсын хоорондын бүх шууд нислэг цуцлагдаж, автобус болон усан замын хил нэвтрэх хөдөлгөөнийг 4-7 хоногоор зогсоосон байна. Мөн хил орчимд байршилтай захуудыг түр хаасан ч ачаа тээвэр, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, хүнсний нийлүүлэлтийг үргэлжлүүлэн нэвтрүүлэхээр болжээ. Аяллаа хориг тогтоосон улсуудын тухайд халдвар гарсан бүсээс гадна Канада болон Бахамын арлууд бүгд найрамд гардчилсан Конго улс, Уганда болон Өмнөд Суданы иргэдийг түр хугацаанд нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Тодорхойлбол Канадын засгийн газрын мэдээлснээр дээрх орнуудын иргэд 5 гарагаас эхлэн 90 хоногийн хугацаанд тус улсад зорчих боломжгүй юм а. Мөн сүүлийн үед халдварын бүсэд байсан Канадын иргэд байнгын оршин суугчид болон бусад гадаадын иргэд 5 дугаар сарын 30-наас эхлэн шинж тэмдэггүй байсан ч 21 хоног тусгаарлагдах ёстой юм байна. Бахамын арлуудын тухайд хэлийн хязгаарлалт нь нэн даруй хэрэгжиж эхлэх бөгөөд 30 хоног хүчинтэй байхаар зарлжээ. Цаашид тус улсын эрүүл мэндийн яам нөхцөл байдлыг үнэлэн шийдвэрээ шинжлэх юм байна. Өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улс сүүлийн 21 хоногийн хугацаанд бүгд найрамд гардчилсан Конго улс, Уганда эсвэл Өмнөд Суданд зорчсон бүх гадаадын иргэдийг улсдаа нэвтрүүлэхийг хориглосон. Мөн Америк нэгдсэн улсын өвчний хяналт сэргийллийн төв Баасан гарагт энэ хоргийг ногоон карттай хүмүүст ч хамаар олохоор өргөтгөжээ. Харин халдварын бүсэд зорчсон Америк нэгдсэн улсын иргэдийг тусгаалan хяналт шалгалт сайжруулсан тодорхой нисэх буудлуудаар дамжин эх орондоо буцахыг зөвлөжээ. Үүнд Вашингтоны Даллас олон улсын нисэх буудал, Атлантагийн Хартсфилд Джексон олон улсын нисэх буудал, Хьюстон хотын Жорж Буш олон улсын нисэх буудлын нислэгүүдийг зөвлөж байгаа юм байна. Wall Street Journal санд мэдээлснээр Трампын засаг захиргаа Кен улсад Америк нэгдсэн улсын нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг илгээж халдварт өртсөн эсвэл өндөр эрсдэлтэй Америк иргэдэд зориулсан тусгаарлах төв байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Хяналт шалгалтаа огцом нэмэгдүүлж байгаа орнуудыг харах юм бол энэтхэг улс олон улсын томоохон нисэх буудлуудаа нэмэлт хяналт шалгалт нэвтрүүлж иргэддээ бүгд найрамд гардчилсан Конго улс, Уганда болон Өмнөд Суданд зорчихгүй байхыг зөвлөжээ. Мөн Нью Дели энэ 7 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байсан энэтхэг Африкийн дээд хэмжээний уулзалтыг хойшлуулад байна. Мөн Таиланд улс бүгд найрамд гардчилсан Конго улс болон Угандад ирэх зорчигчдыг зөвхөн Бангкокийн Суварнабхумийн нисэх буудлаар нэвтрүүлж ирэх үед нь шинжилгээнд хамруулах шийдвэр гаргажээ. Дашимт дуртахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн 7 хоногт бүгд найрамд гардчилсан Конго улс дахь эрсдлийн үнэлгээг үндэсний түвшинд өндрөөс маш өндөр болгон нэмэгдүүлсэн ч дэлхийн хэмжээнд эрсдлийг бага хэвээр гэж үнэлж байна. Хятад улс Балканы бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэх хүрээнд Сербтэй харилцаагаа онцгой ач холбогдолтой гэж үздэг Александр Вучич Бээжин хотод төрийн айлчлал хийлээ. Тэрээр ардын их танхимд болсон ёслолын үеэр Хятадын найрамдлын одон хүртсэн. Тэрээр Бээжинд хийж буй айлчлалынхаа үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Хятад улсын дарга Ши Жинпинг Бээжинд айлчилж байгаа Серб улсын ерөнхийлөгч Александр Вучичтэй албан ёсны хоёр талд уулзалтыг хийлээ. Уулзалтын үеэр Ши Жинпинг 2024 онд Серб улсад хийсэн төрийн айлчлалаа дурдан хоёр улс харилцаандаа шинэ хуудас нээж байна гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн байна. Мөн түүний хэлснээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч ард иргэдэд шууд өгөөж зогсохгүй улс хоорондын харилцааны шинэ загвар болж ирнэ. Цаашид талууд
харилцан ихтгэлцлээ улам бэхжүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтын хөгжил цэцгэлтийн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн хятад улс Серб улсын сонгосон хөгжлийн замыг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлж, төрийн удирдлага болон хөгжлийн бодлогын туршилгаа харилцан солилцоход бэлэн байгаа гэдгийг Ши Жинпинг уулзалтын үеэр хэлсэн байна. Түүнчлэн бүс ба зам санаачилгын хүрээнд дунд хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг эрчимжүүлж, тээвэр эрчим хүчний дэд бүтц зэрэг салбарт хэрэгжиж байгаа төслүүдийг урагшлуулахаар тохиролцлоо. Ингэхдээ визгүй зарчих нөхцөл чөлөөт худалдааны хэлэлцээр шууд нислэг гэсэн 3 хэмжээст хамтын ажиллагааны бүтцийг ашиглан соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон байна. Серб улсын ерөнхийлөгч Александр Вучичийн хувьд хоёр улс иж бүрэн стратегийн түншлэл байгуулснаас хойш харилцаа эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжсөн гэдгийг онцоллоо. Тэрээр Серб улсын ард түмэн Хятад улсын үзүүлсэн дэмжлэгийг хизээж мартахгүй бөгөөд Хятадын компаниуд Сербийн үндэсний бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн байна. Яг ч аргагүй Хятад улс Серб улсын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болоод байгаа лээ. Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалтаар Белград, Будапештийн төмөр зам, авто зам, гангийн үйлдвэр, уул уурхай эрчим хүчний төслүүд хэрэгжиж байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт тасралтгүй өсөж, Серб улс нь Хятад улсын бүс ба зам санаачилгын Европ дахь чухал зангилаа улсын нэг болоод байгаа юм. Харин Хятад улс Балканы бүс нутаг дахь эдийн засаг, логистикийн нөлөөгөө Серб улсаар дамжуулан өргөжүүлж байгаа гэж хэлж болно. Энэ удаагийн төрийн тэргүүдийн уулзалтын дараагаар улс төр эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зөрөх ёслолд оролцсон байна. Энэ удаагийн айлчлал нь Александр Вучичийн Хятадд хийж байгаа анхны төрийн айлчлал боловч Серб улсын ерөнхийлөгч Хятад улсад айлчилж байгаа 9 дахь удаагийн айлчлал гэдгээрээ онцлогтой юм а. Хятадын эдийн засгийн хамгийн том төвүүдийн нэг болох Хөхмөрний Дельта бүс гэдэгт Шанхай хотолон Жансу, Жужиан, Аньхо мужууд багтдаг. Бүсийн хурал Шанхай хотод болж дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй аж үйлдвэрийн экосистемүүдийн нэгийг байгуулах зорилго бүхий шинэ төлөвлөгөөнүүдэд танилцуулжээ. Хөхмөрний сав газрын интеграцийн форумын үеэр үс дамнасан төрийн үйлчилгээний 10 шинэ төслийг танилцууллаа. Эдгээр санаачилга нь бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг илүү шуурхай хүргэх, эмнэлгийн шинжилгээний хариуг харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог дор хаяж 400 байгууллагад хэрэгжүүлэх, мөн соёл, аялал жуулчлалын хамтарсан арга хэмжээг өргөжүүлэхэд чиглэж байна. Үүнээс гадна хиймэл оюун ухаан, биотехнологи зэрэг салбарт бүс нутгийн хүний нөөцийг нэгтгэсэн инновацийн 12 консорциум байгуулагдсныг зарлалаа. Энэ бүхнийг дэмжих ажлын хүрээнд тээврийн шинэ 44 холбоос шугам байгуулах төлөвлөгөөг мөн танилцуулсан байна. Энэхүү хамтын ажиллагааны бодит жишээ нь 4 цагийн аж үйлдвэрийн тойрог, төвдөн хүн дүрс роботын үйлдвэрлэл байх юм. Энэ үйл явц нь өндөр зохион байгуулалттай хамтын сүлжээг бий болгож байна. Шанхай судалгаа хөгжүүлэлт болон эцсийн угсралтыг хариуцж байгаа бол хөрш Жансу муж, мотор, үе холбоос зэрэг гол эд ангийг нийлүүлж байна. Жишээ муж роботын мэдрэгхүйг хариуцж, өгөгдөл боловсруулах, дэвшилтэд сургалт болон роботын гарын мэдрэгчтэй захин марсыг хөгжүүлж байна. Харин Аньхо муж роботын мэдрэлийн төгсгөл гэж хэлж болох өндөр нарийвчлалтай микро мэдрэгчүүдийг бүтээж байгаа юм. Ийхүү бүс нутгийн интеграц нь тус тусын давуу талыг нэгтгэн дэлхийн зах зээлд өрсөлдөх нэгдсэн хүч болон хуургаж байна. Хөхмөрний сав газрын бүрэн хэмжээний аж үйлдвэрийн сүлжээгүүгээр ийм хурдцтай хөгжил бий болох боломжгүй юм. Манай үндсэн нийлүүлэгчид маш хурдан хугацаанд бидэнд хариу өгч алдаа дутагдал гарсан даруйд засдаг. Үүний үр дүнд туршилтын загвараас эхлээд масс үйлдвэрлэл хүртэлх хөгжүүлэлтийн мөчлөгийг 1 жилээс 6 сар хүртэл богиносгож чадсан. Газар зүйн ойр байдал нь зөвхөн логистикийн зардлыг бууруулаад зогсохгүй, шуурхай хамтын ажиллагаа, инновацийг бий болгож байна. Бидэнд түншүүдтэйгээ хамтарсан баг байгуулж, бүтээгдэхүүний тодорхойлолтын шатнаас эхлэн асуудлыг хамтдаа шийдвэрлэж байгаа. Бид роботын хүрэлцэх болон харааны өгөгдлийг симуляц орчин дахь дуурайлган суралцах процессд ашиглаж, өгөгдлийн эргэх холбооны системийг бий болгож байна. Манай уян мэдрэгчүүд нь хиймэл оюун ухааны бодит орчин дахь мэдрэхүүн сохор цэгүүдийг шийдвэрлэх шинэ гарц болж байна. Яг одоо Аньхо мужид 200 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэснээр гол мэдрэгчийн нийлүүлэлтээр гадаадын хамаарлыг бууруулж, техник хангамжийн чухал сул орон зайг нөхөж чадлаа. Цаашид эдгээр дөрвөн бүс нутаг тус бүрийн онцлог давуу талаа нэгтгэн, тархаа бутархай нөөцийг аж үйлдвэрийн нэгдсэн хүч болгон хөгжүүлэх болно. Энэхүү хамтын ажиллагааны үр нөлөө эдийн засгийн үзүүлэлтээс тод харагдаж байна. Хөхмөрний сав газрын бүс нутгийн эдийн засгийн нийт хэмжээ 2025 онд бараг 35 их найд юанд хүрч Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4/1-ийг бүрдүүлжээ.
Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт дэлхийд дахин дүүрэнсэн бусад үүдийн явдлыг товчхон хүргье. Америк нэгдсэн улсын айрам Ираны Бандар Аббас бомбд хоттох цэргийн байгууламжид цохилт өгчээ. Америк нэгдсэн улсын төв командлын мэдээлснээр тус байгууламжаас дрон хөөргөж байсан тул өөрийгөө хамгаалах ажиллагааны хүрээнд давталсан гэлээ. Үүний дараа Ираны хувьсгалт гвард Америк нэгдсэн улсын цэргийн бааз руу хариу цохилт өгчээ. Гэхдээ байршлыг нь тодорхой дурдаагүй байна. Ийхүү сүүлийн 2 хоногт Америк нэгдсэн улс Ираны зэвсэг түвшний объектуудад 2 дахь удаага цохилт өгч байгаа нь гал зогсоох хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болцсохгүй байна. Robinhood компаниас хэрэглэгчдийн өмнөөс хиймэл оюуны агент хувьцаа арилжааж худалдан авалт хийх шинэ технологи танилцуулжээ. Agentic Trading болон Agentic Credit Card нэртэй энэхүү үйлчилгээ нь 3 дахь талын AI туслахуудыг ашиглан хөрөнгө оруулалтын стратеги хэрэгжүүлэх боломж олгох юм байна. Хэрэглэгчид хиймэл оюунд багцаа дахин тэнцвэржүүлэх, AI хувьцаануудыг хянах, автомат арилжаа хийх зэрэг даалгавар өгөх боломжтой юм байна. Ингэснээр жижиг хөрөнгө оруулагчид хүртэл санхүүгийн технологиг ашиглах боломж бүрдэж байна. Мэргэжилтнүүд үүнийг хиймэл оюунд суурилсан санхүүгийн үйлчилгээ өргөн хэрэглээнд нэвтрэх эхлэл гэж үзэж байна. Elon Musk өөрийн эзэмшлийн SpaceX болон Tesla компаниудыг нэгтгэх асуудлыг хэлэлцэж байгаа талаараа мэдээллээ. Энэ нь SpaceX компани Nasdaq хөрөнгийн биржид хийх томоохон IPO-гийн өмнөхөн яригдж байгаагаар онцлог юм байна. Зарим хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар ийм нэгдэл хязээ болох вэ гэдэг асуудал болохоос биш, болох хэсэх асуудал биш гэжээ. Хоёр компани хоёулаа хиймэл оюун автоматжуулалт, өндөр технологийн чиглэлд төвлөрч байгаа тул нэгдэл нь стратегийн хувьд логик алхам гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Elon Musk-ийн компаниудын хооронд хийсэн тэрбум долларын хэмжээтэй 4 дахь том хэлцэл болох боломжтой юм а. Өмнө нь SpaceX хиймэл оюуны xAI компанийг худалдаж авч үзсэн юм а. Их Британий тагнуул аюулгүй байдалд кибер хамгаалтын агентлаг Украины дайн 2022 онд эхэлснээс хойш Орос албаны улс 500 мянган цэргээ алдсан гэж тооцоолж байна. Оросын тал дайны хохирлын талаар албан ёсны дэлгэрэнгүй тоо мэдээлэл тогтмол нийтэлдэггүй боловч энэ мэтчлэн барууны тагнуулын байгууллагууд Орос албаны улсын хүний болон цэргийн хохирол маш өндөр түвшинд хүрсэн гэж үзэж байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр танд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.